За, Монгол улс Евразийн эдийн засгийн холбоонд хоорондын худалдааны төр хэлцээрийг бол дэмжиж байгаа. Дэмжихээс ч өөр арга байхгүй. Ягаад гэвэл одоо энэ эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Иргэдийн орлого хүнд байна. Аж ахуйн нэгжүүдийн орлого хүнд байна. Төсөв тасалдагч асуудал яригдж байна. Тэгэхээр энэ дээр бол бид бүхэн энэ хүндрэлтэй нөхцөл төр одоо тисжүүлдэх гэдэг асуудал, амьд үлдэх гэдэг асуудлаар ярмаар байна. Зарж болдог юм байвал маш хурдан зараад, борлуулад, экспортлоод орлого олж мөнгөтэй байх гэдэг л энэ асуудлыг ярмаар байна. Тэрнээс биш ийм асуудлууд дээр энэ одоо соёрхон батлах гэрээ хэлцээр энэ асуудлууд дээр улс төрчид унгаагаад цаг хугацаа алдуулаад баймарг байна. Энэ аль хэзээ яригдаа шийдэгдээд явчих байсан. Тэгсэн бол үдэд эн чинь цэгцэндээ ороод гэрээ хэлцүүд хийгдэх энэ одоо ажил нь явж явах байсан. Баталж өгөөгүй. Энэ бол манай улсын хурлын бас одоо алдаа байгаа. За мөн одоо энэ онгоцны түлшний асуудал. Мөн л бид хэд юу ярьж байгаа. Тэгээ өнөөдөр нөгөө хоёр газрын цэсний бүтээгдэхүүний болон онгоцны түлшний энэ хилцээрүүдэд батлаагүйгээс болоод өнөөдөр бас шатхууны асуудалтай болоод төрийн өндөрлөгүүд нь очиод бас тэндээс манай шатхуу өгөөч гэдээ ингээ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм ач холбогдол бүхий зүйлүүдэд хугацаа алдалгүй дор дор нь баталж өгөөд явъя гэдэг ийм л асуудал. За энэ худалдааны асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ худалдааны асуудал эрхэлсэн төрийн байгууллага ер нь хаана юм бэ? Түрүү бас гишүүд асууж ил. Гадаад харилцааны яамд явж явах шиг байна. За тэгээ танхим руу нэг чигтж явах шиг байна. Тэгэхээр энэ асуудлаа нэг тодорхой болгоод барьж авч явахгүй бол эн чинь эзэнгүй байх шүү гэдэг зүйлийг хэлчмээр байна. За энэ 367 нэр төрлийн бүтээгдэхүүн гэдэг энэ дундаас одоо бусдыг яриад яг энэ идрот гişүүн яриад байгаа энэ арь ширэн бүтээгдэхүүн. Монгол улс одоо өмнөх үедээ ч тэр сүүл үедээ ч тэр хойшоо Орос руу сахих нэхий дублёнко зарж орлого олдог л байсан шүү. Тэр сэрүүн бүс гэдэг чинь. За харин энийг хариуцж байгаа хариуцж байгаа яам арь ширний асуудлаа ерөөс хайчдаг. Улс төржүүлээд хайчдаг. Нэгнийхээ хийсэн зүйлийг хэн ихэлсэн гэдгээс нь шалтгаалаад улс төржүүлж хорлосоор байгаад одоо арь ширний асуудал тэр дархны арь ширний зохицлоор юу болсон мэдэхгүй. Одоо харин тэр энэ яам дарханд байгаа энэ үе дээр энэ асуудлаа зэгцлээд энэ хөнгөлт идэх бүтээгдэхүүнээ гяс үйлдвэрлэх асуудлаа ярмаар байна. Тэгэхгүй л одоо бид нар энэ нөхцөл гараад хилцээрээ зурчдаг экспортод гаргаж орлого олох энэ бүтээгдэхүүнүүд маань бас бэлэн байгаа шүү. Тэгэхээр энэ дээр ямар одоо агцтай явж байна гэдгийг асуумаар байна. За 1 минут авч. Товон сайд 1 минут өгье. За энэ тодорхой нэг асуулт асууя. Энэ бид нар одоо бүтээгдэхүүнээ Монгол улс, Оросын холбооны улс энэ Евразийн бүс рүү экспортод гаргах гэхээр гайлын тариф, худалдааны тариф маш өндөр байдаг. 40-40-оос дээш 60 хүртэл гээд энэ тарифын асуудлууд яг энэ хилцээр соёрхон батлагдсанаар хэд болох вэ? Ямар хөнгөлт идэх вэ? Тодорхой нэг тоо хэлээд өгөөч. Хэдэн хувь байгаа одоо энэ хэдэн хувь болж буурах юм бэ? Бид хэд бодиттой нэг зүйл ярихгүй сая бас цогтгорол дарга бодиттой та асуусаар гарлаа. Тэгэхээр яг энэ дээр хэдэн хувь байгаа, хэдэн хувь болж буурах уу? Тоо хэмжээ нь бол хэд болж нэмэгдэх үү гэдэг дээр нэг тодорхой хариулт авчмаар байна. За мэдээж яг бид нар газрын цэсний бүтээгдэхүүний импорт, цахилгааны импортоос болоод энэ харьцаа бол алдагдсан. Тэгэхээр энийг багасгахад энэ хилцээр тус болох байхаа гэж бодож байгаа. За Жаданбек 2 сайд хариулна. За манай уламжилт бараа энэ нэр орсон 367 бараан дээр тавьж байгаа гайл болон тарифын хязгаарлалт 15-аас 50% байгаа. Энэ тэглэгдэж байгаа. Зөвхөн өнөөдрийн гарч байгаа экспортын нэг 100 сая доллараар харахад бид нар 16.9 сая долларын хөнгөлт авна гэсэн үг. Шууд татврын хөнгөлт. Энэ одоо хилцээр маань ерөөсөө гол зорилго нь үйлдвэрлэл нэмэх. Үйлдвэрлэлийг болон экспортын бизнесийг л дэмжих явдал. Буюу эдийн засгийн хүрээнд юу үүсэхүүг л эдийн засгаа тэлэх. Тэгэхээр таны яриад байгаа эдийн засаг хүндэрж байгаа, төсөв хүндэрж байгаа, орлого хүндэрж байгаас гарах гол гарцвал үйлдвэрлэлээ тэлээд шин зах зээл, экспортын зах зээлд л өөрийн байгаа нөөц болцоогоо
түүхийдээ боловсруулад гаргах ажил. За энэ хүрээнд хийгдэж байгаа. За дагаад ингээд логистикийн асуудал, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрүүд, хил орчмын энэ дэд бүтцийн хөгжилгээд олон салбарыг хамарсан хөдөлгөөн орноо. Сая ингээд Орос улбооны улсын та хийгдэх бид нар бас 5 жилийн хамтын ажиллагааныхаа төсөлбөр дээр санал солилцоод ингээд сууж яхад Орос улбооны улс 50,000 тонн махыг яаралтай авъя л гэдэг л. Жил болгон авъя, урт хугацааны гэрээ гэжээ. Сая манай гишүүд яриад байгаа гадаад худалдаа, энэ худалдааны хуулийг яаралтай хийгээд нэг цонхны худалдааны бодлогыг бид яаралтай хэрэгжүүлэхгүй бол олон чиглэлээр зохион байгуулалтмуудаа бид гадаад худалдаанд бодлогын бас боломж алдж байгаа олон асуудал байгаа. Тэгээ энийг зайлшгүй шийдэх асуудлыг бид нар хаврын чуулган гэхэд худалдааны хуулийг өргөн барих ажлыг хийнэ. Тухайн гишүүн тодруулна. Тэгэхээр тоон дээр нь яриад тоонууд хэлээд байгаарай. Ажлын хэсгээс.